Hey, за юу яцхан үзэгчтэй Newsak in the house энэ удаагийн бичлэгээр удаж байгаа да. Маш их баяртай байна. Та бүхэндээ уламжлал болгон хүрдэг Монголын хип-хопын 7 хоногийн товчтой мэдээлэл эхлэхэд бэлэн боллоо. Олон юм яриад явах уу? Бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол рэпер Limit King-тэй холбогдож байгаа. За түүнтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн сонин сайхан гэх юм бол 21 Bullet хэмээх цомог болоо тун удахгүй худалдаанд гаргаж тун удахгүй болоо цомгийнхоо ивентийг хийх гэж байна. За энэ талаараа цаачин өөрийнхөө Instagram дээр 21 Bullet альбом дуусах төгөж байна да. 21 дуутай цомог бас л амаргүй байлаа. Limited Edition дуугаараа Токиод эхлүүлж 21 Bullet дуугаар Токиод дуусгалаа. Удахгүй цомгийн нээлтийн өдрөлөг зарлах болно. За нэг иймэрхүү постыг бичиж тэгээд Токиод зураг авалтаа хийсэн өөрийнхөө дууны клипийг бол цацсан байгаа. За миний санаж байгаагаар энэ цомгийг бол бүр оны өмнө тэ удахгүй зарлана гэж ярьжсэн. Тэгэхээр энэ цомгон дээр бол маш өндөр ач холбогдлыг өгж байгаа нь ойлгомжтой байна. Өдөрт цацаагүй байхыг бодоход. За энэ нь ч бас аргачлгүй байх л да. Зарим нэгэн рэпер дуучид маань бол 8 дуутай, 10 дуутай, 12 дуутай, дээдлэн л нэг 15 дуутай цомог альбом цацдаг бол Limit King-ийн энэ альбом бол тэ бүхэл бүтэн 21 дуунаас бүтсэн. За мэдээж уран бүтээлчдийн цомгууд бол олон дуутай байх тусмаа их ажиллагаа өндөртэй гэсэн үг. Рэпер Limit King-тэй холбоотой дараагийн нэгэн сонирхолтой мэдээлэл байгаа. За цаадны жүвд бол ийм стори хийж байгаад би хүүхдийн дуугаар оролдвол хүүхдүүдтэй зориулсан хайрын дуулахын ок. Limit 113-2-ыг нэг хүн гэж боддог эргүү эзданад дунд амьдрмааргүй байгаа юм л да. За нэг иймэрхүү бол сторик хийсэн байгаа. За мэдээж түүний энэ сториноос харахад бол рэпер 113-тэй холбоотой үйл явдал дээр яг түүний эсрэг байр суурьтай байгаа нь бол харагдаж шүү дээ. За яг энэ сэдвтэ уялдуулаад дараагийнхаа сэдвт ороход рэпер 113-тэй холбоотой энэ асуудал дээр рэпер Цантхын хувьд нэгэн подкастт ороод өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна. Шүү дээ. Гүрлийн дуу байлаа нэг хүүхдийн дуу ингээд ягаадсан бай, цэглээсэн байсан гэсэн дуу байсан шүү дээ. Сайн нөгөө нэг хиний те. Та тэр юм шиг те. Аха. Яг зөв бид тухайг өөрийнх нь уран бүтээлч одоо артист тэр хүний яг юуг бол хүндэлж байна. Өөрийнх нь одоо орон зай гэх юм уу те. Өөрийнх нь одоо тэр үзэл бодол тэрийг бол хүндэлнэ. Маму нашир гэдэг тал дээр би бол жоохон дургүй байгаа ер нь бол. Тэ яагаад тэр дуучин бас ер нь бол Монголын ер нь бол хүүхдүүдийн iconic дуухгүй ер нь бол. Тийм дууг ерөнхийдөө нэг тэгж ийм болгонгууд бас нөгөө нэг гоё дууга бас сонсомоор шүү дээ те. Яг ингээд ийм баг хамгийн ер нь бол бүх хүний мэддэг дуу хаа те баг Монгол хүн болгоно. Бид тэр зөндөө төслөө шүү дээ. Тэр хамгийн ер нь монголчууд бүгдөө мэддэг дуул тэр бах те ганц ер нь бол. Тийм болохоор тэр дууны хувьд бол надад хайрын санагдаад байгаа ер нь бол. Тэ жоохон харамлаад байгаа ч юм уу те. Тэгээд манай хүүхдүүд бас яг тэр оригиналаар нь гоёор нь сонсоод гоёор нь сурж мөрвөл надад бол гоё санагдаж байгаа. За цаадны жүвд бол X-Talk хэмээх энэ подкастт ороод хит хитэн өөр сонирхолтой зүйлс ярьсан. Хэрвээ та бүхэн санаж байх юм бол нэлээд хэдэн жилийн өмнө Backyard Show-нд бол рэпер Rookie оролцож ирсэн шүү дээ. Тэгвэл тус шоунаас рэпер Rookie яг яагаад хасагдсан талаар айгүй дэлгэрэнгүй ярьж өгсөн. Rookie-гийн тэр нэг хороодог систем нэг байг донд ороо гарч ирдэг. Маа. Гороо одоо Rookie тэрнээсээ болоод хасагдсан шүү дээ. Тийм үү. Тэр альбарт гэсэн хүмүүс бол зур самсрууд альбар. Оо тийм үү. Rookie ингээд би тэрийг бас анзаарч байгаа шүү дээ. Тэгээд бас яг Rookie-гийн нөгөө бааталтайгаа ээлж болсон чинь цаа чинь амар олон удаа дуудуулаад тэгээд гарч ирэхдээ юм мэдсэн гарч ирсэн аахгүй бүр наамаа ингээд марчаад тэгээд ерөнхийдөө би Сахилга батын зөрчилтэй байна да гэж анзаарангуудаа окей. Яа заастаг. Бас тэр чинь бас артист гэдэг зүйл яаж байгаа шүү дээ. Анханасаа бас гоё юм бие авч явах эмэг цэгц гэдэг зүйл ингэж амар юу байх хэвээр. Тэгээд ер нь бол тэрийг бас ерөөсөө ярьж байгаа юм шүү. Тийм байна. Гэхдээ одоо яг би зүгээр яг одоо хөвгөлтэй байсан зүйлийг авцсан л да. Тэгээд одоо гэхдээ Rookie-г харалтаа тийм биз дээ. Хүмүүс ингэ сонсох дуртай хит дуунуудтай тийм артист болсон байд баяр үргээ. Рэпер Цантхтай холбоотой сүүлийн үеийн сонин сайхнууд гэх юм бол цаад чинтэй яг уран бүтээл гэхээсээ илүүтэй продюсер талдаа бол илүү анхааралтай ажиллаж ах шиг байна л да. Мэдээж та бүхний зарим нэг нь мэдж байгаа. Рэпер Цантхын хувьд бол Ladies Only хэмээх өөрийнхөө хөгжмийн компаниг бол зүтгүүлж байгаа. Түүний хувьд Backyard Show-наас Ladies Only хүртэлх энэ замд өөрийгөө төрсэн авьяастай рэперээс гадна хип-хоп болон урлагийг бизнес болгож чаддаг бас чамгүй продюсер гэдгээ бас батлан харуулж байгаа. Сонсогч бидний хувьд бол тун удахгүй түүний цоо шинхэн уран бүтээлүүдийг хүлээн авч сонсох байлгүй дээ. За
Тэгээд энэ 7 хоногт рэпер Санттай холбоотой нэг иймэрхүү мэдээллүүд анхаарлыг татлаа. За дараагийн сэдв бол Banda Boys-тай холбогдож байгаа. За нэг хэсэг бол OC Young хэмээгтэй crew гэх юм уу, хамтлаг гэх юм уу, эдгээр залуучууд бол Монголын хип-хопод гарч ирсэн. За тухайн crew-ийн яг рэперүүд гэх юм бол Pogjo, KK, Boy хэмээх залуучууд байсан шүү дээ. За эдгээр залуучуудыг анх гарч ирж байхад бол те Монголын хип-хопод цоо шинхэн өнгө нэмэхнэ. Ерөнхийдөө бол те өрсөлдөгч нараас шинээр нэмэгдлээ гэж бол миний хувьд бол тухайн үед харж ирсэн. Харин төд удалгүй рэпер KK өөрийнхөө crew-с гарч OC Young хэмээх хамтлаг бол ерөнхийдөө те одоо тарсан гэж хэлэх юм уу да. За мэдээж үүнээс хойш бол те Banda Boys хэмээх crew шинээр нэгдэж Boy болон Ilzip, Pogjo хэмээх залуучууд болоо тусдаа ингэж хамтлаг байгуулсан. Харин тэдний хувьд бол саяхан буюу 3 сарын 24-нд Make Move хэмээх дуу бол албан ёсны YouTube суугаас цацсан. Make Move хэмээх дууны хувьд бол drill байсан. Boy болон Ilzip, Pogjo за хамтлагийн гишүүд рэперүүд бол яг хэвээрээ. За тэгэд ямар ч тач Монголын хип-хопод цоо шинхэн crew, цоо шинхэн өнгө төрөх бол нэмэгдэж байгаа харагдаж байна. Мэдээж эдгээр залуустаа цаашдын уран бүтээлд нь томоос том амжилтыг хүсье. Цаашдын уран бүтээл, дууны чанар, клипний чанар гэдэл бүх зүйл дээрээ тууштай байж дараагийн түвшин түрээрээ. За ингээд өнгөрсөн 7 хоногт Banda Boys хэмээх хамтлагтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл анхаарал татлаа. MLB сонирхдаг хүмүүс надаас айгүй их код асууж ирсэн. Тэр хүмүүстэй зориулж хэлэхэд Newsack кодоор эхний цэнэглэлттэй 150% урамшуулдаг гэж байгаа шүү. За дараагийн сэдв бол рэпер Гинжинтэй холбогдож байгаа. За түүний хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ 5 сарын 37-х зуны зугаа тоглолтын 2026 оны headliner артист болсон. За түүний хувьд бол өөрийнхөө Facebook page дээр за одоо хинтээ хамтрал хийх үү? Бараг үлдсэнгүү дээ гэдэг бол постыг бичсэн. За постын комент хэсэгт бол хамгийн их бичигдэж байсан нэр нь рэпер Rocket Bay нэр байсан. Rocket Bay болон рэпер Гинжинрийн хамтрал гэдэг бол за ерөн л боломжгүй баха. За тэдний хувьд бол өнгөрсөн жил хүртэл маш том бифтэй байсан учраас энэ нь ерөнхийдөө бараг л боломжгүй зүйл. Харин бичигдэж байсан өөр нэгэн рэперийн нэр гэвэл рэпер Wolfism нэр байсан. Энэ хамтралын хувьд бол шал ондоо төвшөнд анхаарлыг татчихин. Тэгээд Wolfism болон Гинжин за тун сонирхолтой хамтрал тийм үү. Харин миний бодлоор өөр эмэгтэй рэпертэй хамтрал хийн гэх юм бол Babyna болон Гинжин. За энэ бас айгүй сонирхолтой хамтрал байх боломжтой. Wolfism-ч бай, Babyna-ч бай. За аль алинтай хамтарсан ч гэсэн за эдгээр рэперүүдийн дундаас бол нэлээд галзуу хип-хоп дуу гарах нь бол ойлгомжтой. 106 Homecoming тоглолт болон рэпер Гинжинтэй холбоотой өөр нэгэн сонирхолтой мэдээлэл гэх юм бол 2026 оны 4 сарын 4 хүртэл 3 найзын тасалбар 180,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа. Тасалбарын үндсэн үнийн хувьд бол 77,700, фэн зоны хувьд бол 220,000, VIP-ийн хувьд бол 555,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа. За яг эндээс харахад бол 3 найзын тасалбараа 180,000 төгрөгөөр худалдаа авах нь бол хамаагүй хөнгөлөлтөй харагдаж байна. Тоглолтын тасалбарыг бол та бүхэн Shopee цэгийн болон CUGS25-ын бүх салбараас худалдаа авах боломжтой. За миний хувьд бол энэ жилийн 100-100 тоглолт бол бүх цаг үеийнхэн түүхэнд байгаагүй хамгийн гоё 100-100 болно гэж бодож байгаа. За яагаад гэх юм бол мэдээж энэ жилийн headliner артист нь рэпер Гинжин. За мэдээж 2-дугаарт 100-100 тоглолт угаасаа аль чанартай болдог. За түүнтэй холбоотой өөр нэгэн сонирхолтой мэдээлэл гэх юм бол рэпер Гинжингийн хувьд бол 100-100 тоглолтын урлагийн артистуудтай бол сүүлийн үед лайв хийгээд байгаа шүү дээ. Өөрийнхөө Instagram болон Facebook дээр. Харин түүний рэпер шуутай хийсэн лайв дээр нэг иймэрхүү сонирхолтой сэдв хөндөгдсөн. Харин түүнтэй холбоотой яг ямар сэдв хөндөгдсөн бэ? За хэдүүлээ ингэж шууд дараагийнхаа сэдвт орж байгаа шүү. Өчтөртэй хэдэн уржиг дээр хэдэн хүн ирв? Уржиг дээр 300-аас 350 400 хүрсэн. Блог баарна гэсэн үү те? Гүү Diamond event таалт болсон. Тэгээд юу нэр нэг лайв дээр блог гэж яриадсан байна. Тинч бол тэр наахтаа паа. Тэчс хүмүүсээ. Тэр лайв юу болов? Ямар лайв? Тэр нэг лайв. Ямар лайв? Яа чамаг чи ч одоо сенсац хийсэн байгаа шүү дээ. Яг одоо хаац тийм сенсац ши. Сенсац болохоор юм байсан уу болно? Тийм тэр бол сенсац бодохгүй нөө тэр бол зүгээр бицсэн үйл ойлголцол болсон тийм. Өчтөр шаардсан уу? Гүү би гайгүй шүү дээ. Тийм үү. Ер нь өнөөдөр шаардаад байна. За эдгээр залуучуудын хувьд бол яг ямар сенсацийг яриад байна вэ гэвэл өнгөрсөн 7 хоногт өөрийгөө рэпер шувууд хүчирхийлүүлсэн, рэпер шувууд зодуулсан гэх эмэгтэй бол лайв бичлэг хийсэн. За ялангуяа түүний энэ бичлэг бол Facebook дээр нэлээд тарж нэлээд шеэрлэгдсэн. За тэгэд яг ямар бичлэг байваа? Чааг л тэр зинжэт бэтэн үнэлтийн мас маа хашнгаа заяо. Би чамтай үшиг ярих гэж үзсэн шүү маа хашнгаа заяо. За чи маргааш маа албан нөө заяо. Амэ игүтхүү ам гуухуу гэдэг дээр бодож байгаа. Хиний өх нэг чи магаснаа бодорой маар хошногны сүмэн өө мэдөө. Ата заасан те. Уншгүй байна гэд бид бүгд уншуулаад тэгсэн чи ядуу маар алнуудаа
Хөөе, баячуудын хүүхдүүд гэхээр та нар яа тийм бэ маргаашнуудаа ой! Би яг ихлаанаас бүх баячуудын хүүхдийн наамд харж байгаа. Миний өдөс мөнгөтэй гэж хуцгал юмар бүгдийнх нь наамд би хутга зан зөө. Энэ лайвыг тараа шеэрлэр маргаацсан бандаж нар минь зөө харж байгаа. За энэ эмэгтэйгийн хувьд болов энэ бичлэгийг хийж байхдаа нэлээд цогцсон байдалтай. За тэгээд ам мэлний үед бол бас нэлээд эвгүй шүү дээ. За яг энэ бичлэг дээр бол бэлэг жаргал хэмээх контент мейкер залуу байдаг шүү дээ. За энэ залуугийн хувьд бол тус видеон дээр реакшн хийсэн байна. За хэдүүл одоо үзцгээе. Миний өдөс мөнгөтэй гэж хуцгал юмар бүгдийнх нь наамд би хутга зан зөө. Энэ лайвыг тараа шеэрлэр маргаацсан бандаж нар минь зөө харж байгаа. Би яг маргааш юм блок. Яа. Зүг сууж байгаа нэг атсан бандаж болоо шаачлаа шүү. Гэтэ би нэг юм өөрийн гэсэн нэг байр суурь байдаг. Ер нь бол нэг иймэрхүү согтдаг. Бүр ийм амар муухай согтдаг. Энэ ихтэй хүмүүс бүр үнэхээр дургу. Тэгэд нэг юм зодбон. Одоо тэр сүүл хүртэл тэр нэг хар залуугийн хэрэг гараад байгаа шүү дээ манайхан. Гэтэ тэр бичлэгийн утсан ер нь бол чи харьцхаа л гэсэн юм билээ. Чи гэрлүүгөө яваа л гэсэн бил. Нөгөөх нь үгүйгээл тэгэл мэдгүй тэнцээ юу болсныг мэдэхгүй шүү дээ. Тэр нэг согтоо үгүй яаж агсан тавьсан, агсан тавиад ингэсэн чи юм билүү. Тэгээд бид нар ер нь нэг эмэгтэй хүмүүс төр нэг ингэж одоо эмэгтэй хүний зөв гэж бодохгүйгээр яагаад эрэгтэй хүний зөв гэж яагаад боддгоо юм бэ? Би амар гайхах нэрэн гэсэн. Бүх зүйл эмэгтэйгийнхэн зөв гэж боддог манай монголчууд. Эмэгтэйчүүд чинь одоо ийм тийм хүү эрэгтэй хүмүүс чинь хохироо дуустлаа шүү дээ. Эрэгтэй хүмүүс чинь ингээд бүгд бүр ингээд эмэгтэйгийнхэн иймэрхүү нэг эмэгтэйчүүд ингээд хоморгонд өртөө дуустлаа шүү дээ. Бүгд адилхан хүн шүү дээ. За миний хувьд бол бэлэг жаргал хэмээх энэ залуутай бол санал нэгтэй байна. Тухайн үед бол яг юу болсныг яг тэнд байсан хүмүүс л мэднэ. За тэгээд яг энэ Монголын нийгэмдэр Монголын сошиал ертөнцийн тэ юм бол эрэгтэй хүн буруутай эмэгтэй хүний зөв. За энэ давалгаа бол угаасаа хизээнээс байсаар ирсэн. За муул юм бол эрэгтэй хүн лүжигдэг Монгол иймэрхүү хүүсийн ялварлан гадуурхалт бол аягүй их. За яг эндээс бол мэдээч тэ өөрийгөө хохирогч гэж нэрлсэн энэ эмэгтэй бол яг хууль шатны байгууллагаар нь явах ёстой байх гэж бодож байна. За тэгээд бас дээрээс нь эмэгтэй хүн байна да өөрийнхөө ам мэлэндээ жоохон анхаарах ёстой болов. Өнөөдөр бичлэгний хамгийн сүүлийн сэдв рэпер инрэлтэй холбогдож байгаа. Рэпер инрэлтэй холбоотой сүүлийн үеийн сонь сайхан гэх юм бол мэдээж цаадны хувьд бол тийм продюсер талдаа бол ажиллаж байгааг ихэнх хүмүүс бол мэдж байгаа. Харин түүнтэй холбоотой өөр нэгэн сенсацтай мэдээлэл бол сүүлийн үед сошиал ертөнцийн маш их анхаарлыг татлаа. Монгол News 24 хэмээх сайт дээр 3 сарын 23-нд инрэлт 500 цагийн нийтэд тустай ажил онолоо. За нэг иймэрхүү нийтлэл бол цацагдсан. Оппозит хамтлагийн дуучин инрэлт бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдан шүүхээс шийтгэл хүлээлээ. Тэрээр 2025 оны 12 дугаар сард найз охин Эний биед халдсан хэрэгт холбогдож уг хэргийг цагдаагийн байгууллага шалган прокурорт шилжүүлсэн байдаг. Сүхбаатар дүүргийн прокуророос эрүүгийн хуулийн 11-ийн 6 дугаар зүйл зааснаар бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгээр яллах дүгнэлт үлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улмаар Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны 3 сарын 9-ний өдөр хэлэлцээд инэрлийг гэм буруудад тооцож 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон байна. Түүний өмнөх холбогдол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдож байсан. Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэгээр шийтгүүлж байсан. Баянгол дүүргийн шүүхээс 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял авч байсан. Эрүүгийн хуулийн 11-ийн 6 дугаар зүйлийн нэгд зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд торгуйл нийтэд тустай ажил эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах зохицуулалттай. За нэг иймэрхүү нийтлэг бол нэрэн туяа инх цэцэг хэмээхээ сэтгүүлж бол бичсэн. За ингээд энэ 7 хоногт Монголын хип хоп сонирхчдын анхаарлыг рэпер инрэлтэй холбоотой энэ асуудал бол хамгийн ихээр татсан. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн манай сувгт subscribe дарааг бол subscribe дарж нэгдээрээ Монголын хип хопын цорын ганц бөгөөд анхдагч мэдээний сувг тунгахгүй 200,000 олох гэж байна. Энэ хүртэл бичлэгийг маань үзсэн залуустаа маш их баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Сакаут дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэр баяртай.